Сайн байцгаана уу? Манай гэр бүл анхны влогоо хүргэх гэж байна. Бид өглөө эртлэн босоод аялалдаа гарлаа. Очих газраа хурдхан хүргэмсэн гэж догтлоо. Тэнд агаар янзтай сайхан байсан. Бид Сэлэнг аймгийн Хушаат сум дээр ирлээ. Энд ирсэн шалтгаан бол би луувын дургуй учир ээж аав минь луун ямар ач тустай ойлгуулах гэж тариалангийн талбай дээр нь ирсэн юм. Би анх удаагаа л луун хэрхэн яаж ургасныг харсан юм. Үнэхээр сонирхолтой санагдсан. Вау, энэ луунгуудыг хардаа. Нэг хардаа. За нэгийг татаад үзүүлж гаргая. За. Каллуу. Бүр тасцсан байж тээ. Каллуу. Тийм пам байж тээ. Энд миний төсөөлснөөс тис өөр маш том луунгийн талбай байсан. Энд ургаж байгаа лууван бол бидний өдөр тутам хэрэглэдгээс өөр буюу Голланд улсын Навал Эфник хэмээх сорт юм. Витафит группийн ах эгч нар энэ сортын луунг Монгол оронд нутагшуулж яг одоо бидний харж байгаа талбайд тариалдаг юм байна. Энэ лууван маш урт мөн шүүсний зорилттой. Энэ лууван Витафитийн үйлдвэрт аваачиж Монгол лууван брендийн нухаш бий болдог юм байна лээ. Ээж минь надад лууван ямар их ач тусдаг ярьж өгсөөр. Харин би та нарт ойлгосноо хэлж өгье. Яагаад гэвэл лууван бол хүний харааг маш сайн сайжруулдаг. Тэгээд ер нь А витамин маш сайн. Тэгээд бас өндөрт сайн, өндөр болгодог гэсэн үг. Ханиад хүрээд байгаа бол луунгийн шүүс сайн уух юм бол дархлаа өндөр болоод хүүхдүүд маань ханиадны эсрэг маш сайн тэмцэж чадах нь шүү дээ. Тэгэхээр луунгийн шүүсийг сайн, мухшиг сайн хэрэглээрэй. Та нар нэрээ сайн үйлсийн аянд оролцож байсан уу? Хэрэг үгүй бол өөртөө амин димээр дүүрэн луунгийн шүүс авч уугаад л болоо. Яагаад гэвэл зүрх мартахгүй төсөлд Монгол лууван брэнд бүтээгдэхүүн бүрээсээ хандаг өгдөг юм байлээ. Монгол лууван брэнд 8 хүүхдийн хагалгааны зардал 111 сая төгрөгийн хандаг өгсөн байна лээ. Витафитийн ах эгч нартаа баярлалаа. Тэр зүрх мартахгүй төсөлд одоо энэ жижигхэн энэ шүүс 200 мг-аас 50 төгрөг явд юм байна. Аха. Нэг ширхэг тутамд бүр 50 төгрөг явдаг. Харин энэ том байгааз те. Эннээс 200 төгрөг явдаг. Үүнээс хойш би луун иддгүүч луунгийн урагшаа уугаад байвал хэрэгтэй амин димээ авч болох юм байна гэдгийг маш сайн ойлгосон сонирхолтой аялал боллоо. Ирүүл одоо аюулгүй орчноос ингээ хүнсээ авч хэрглэж байгааг ингээ нүдэрээ харах маш гоё юм байна тий хүүхдүүдээ. Одоо ингээ нүдэрээ харсан өдөрт нэг ийм жижиг 200 мг-ийн шүүсийг хүүхдүүдтэй хичээлд нь өгөө явуулна гэж би бодож байна. Дараагийн влогороо уулзцгаая. Түр баяртай.